Хэл сурахад энэ 5 шалтгийг битгий тооч. Тэгэхээр хэл сурахад identity гэж зүйл маш чухал. Identity буюу би өөрийгөө хинбэ гэж тодорхойлох чинь бүхнийг шийднэ. Тэгэхээр хэрвээ та энэ 5 шалтгийг тоочод байх юм бол таны identity би сурч чадахгүй гэдэг тал руу ороод энэ нь self-fulfilling prophecy буюу өөрийгөө биелүүлдэг зөвнөл болж хувирдаг. Тэгэхээр та алинд нь итгэн тэр нь биелнэ гэсэн үг. Тэгэхээр нэгдүгээрт бид эндүү оройтсон, бид эндүү хөгшин гэдэг бодол. Тэгэхээр энийг эсэргүүцхийн тулд neuroplasticity гэж зүйлийг бид нар ойлгох хэрэгтэй. Neuroplasticity гэдэг маань тархинд шинэ мэдрэлийн эсний холбоосууд үүсэх боломжтой. Тэгэхээр энэ нь хүнийг бүхэн хөвгтөл байдаг. Жишээ нь YouTuber polyglot Steve Kaufman гэж хүн одоо 80 настай, одоо хүртэл видеого хийсээр, бизнесээ хийсээр бас хэлээ сурсаар байдаг. Тэр 60 наснасаа эхлээд сүүлийн 20 жилийн хугацаанд 11 хэлийг сурч чадсан байдаг. Тэгэхээр оройтог гэсэн үг. Бас нэг жишээ нь Mary Hobson гэж мундаг эмэгтэй байгаа. Сая 2020 онд 94 настай нас барсан Mary Hobson нь 56 наснда өвчнөний улмаас эмнэлэгт хэвцсэн гэж байна. Тэгээ эмнэлэгт байх хугацаанд Лев Толстойн Дайн баян их гэдэг номыг 3 хоногийн дотор уншиж дуусгаад тэр номонд бүр дурлаад гэхдээ төрлөх хэл дээр нь уншиж чадаагүй англи хэл дээр уншсан. Тэгээд төрлөх хэл дээр нь яг их хэл дээр нь Лев Толстойн өөрийнх нь үгээр уншихыг маш ихээр хүсээд тэгээ орос хэлийг өөрийн одоо бие дааж сурч эхэлсэн баг. Тэгээд 62 наснда бие дааж сурсныхаа эцэст их сургуульд элсэж ороод тэгээд 74 настайдаа гэхэд тэр хүн орос хэлээр PhD буюу докторийн зэрэгээ хамгаалсан. Тэгээд тэрнээс хойш 74-өөс нас бартлаа буюу 94 нас хүртэл 20 жилийн хугацаанд нэртэй орос хэлний уран зохиолын орчуулагч болоод тэгээд Оросын бүр Пушкиний алтан медаль гэж маш хүндтэй нэрэмжт шагналыг хүртэл хүртэж исэн гэж байгаа. Тэгэхээр тэр хүн 56 тайда орос хэлийг сурч эхлээд бүтэн карьер хүртэл хөөж чадсан байна. Тэгэхээр хэл сурах нь оройтог. За хүмүүсийн гаргадаг хоёрдугаар шалтгаан бол миний ой тогтоолт муу гэдэг. Би юмыг амархан мартдаг гэж өөрийгөө тодорхойлох нь маш том асуудалтай байдаг. Би ч гэсэн жишээ нь маш сайн ой тогтоолттой гэж өөрийгөө тодорхойлдог гэдгийг шинэ үгсийг байнга мартана, заримдаа хүмүүсийн нэрийг мартана, юу хийх гэжсэн наад сая мартах үе байдаг. Гэхдээ тэрийг би тех болгондоо өөрийгөө муу ой санамжтай гэж боддоггүй. Тэрний оронд би миний тарих магадгүй жоохон ядарсан байгаа ч юм уу тэгж ойлгодог гэсэн үг. Ерөнхийдөө бол миний тарих супер гэж өөртөө итгүүлдэг. Ингэснээр түрүүний identity буюу өөрийгөө биелүүлдэг зөвнөлийг баттгаж гинэ гэсэн үг. Тэгэхээр та аливаа зүйлийг мартаж болно. Мартах нь бүр сайн. Мартчихад дахиад эргүүлээд давтаад дахин давтах тусам таны тархинд гүн суудаг. Тийм учраас эхний орлогон дээр бүгдийг цээжлэх гэсэн хүлээлтээсээ бас түр ангижрах хэрэгтэй. Тэгээд миний ой санамж ерөнхийдөө сайн. Үүний тулд би магадгүй 10-аас дээш удаа давтах шаардлагатай байх. Дундуур нь нойроо авах хэрэгтэй байх гэдэг хандлагатай байх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд бидний ой санамж бас яг булчин шиг хөгжүүлэх тусам улам илүү хүчрхэг болдог гэдгийг сануулъя. За 3 дугаар шалтгаан нь би авьяасгүй гэж бодох. За яг энийг магадгүй үгээрээ хэлдэггүй гэж байна. Гэхдээ өөр хин нэгнийг хурдан хэл сурахыг хараад эсвэл маш амжилттай эсвэл маш гоё дуудлагатай хэл сурахыг нь хараад энэ авьяастай хүн юм байна гэж тодорхойлох нь далд хумцартаа цаагаараа харин харьцуулалтанд нь би авьяасгүй юм байна гэсэн мэдрэмж төрнө гэсэн. Тэгэхээр бусад хүмүүсийг авьяастайдаа сурсандаа гэж бодохоос илүүтэйгээр энэ хүн магадгүй маш олон зуун цагийг төвлөрч зарцуулсан байх таа гэж бодох ёстой гэсэн. Яагаад гэвэл хамгийн гол нь төвлөрч зарцуулах цаг байдаг. Тэгэхээр магадгүй таны авьяастай гэж бодож байгаа хүн авьяасгүй мөртлөө маш их цагийг төвлөрч зарцуулж хөдөлмөрийг оруулсан байх. Тэгэхээр та бас яг адилхан тийм хөдөлмөрийг оруулах юм бол адилхан үр дүнг бас авах боломжтой гэсэн үг. Тэгэхээр хамгийн гол нь яг жимд булчингаа хөгжүүлдэг шиг бидний ой тогтоолт, бидний төвлөрөх чадвар маань бас хөгжиж болдог ур чадвар гэсэн үг. Тэгэхээр энэ чадвараа хөгжүүлэх төр бүгдээрээ төвлөрөх ёстой. За 4-р шалтгаан бол надад цаг зав байхгүй. Би маш завгүй гэх мэт. Тэгэхээр энэ нь мэдээж таны зорилгоос хамаарна. Та хэл сурахыг хэр их хүсэж байгаа вэ гэсэн үг. Хэрвээ та хэл сурахыг бусад бүх зүйлээс илүү хүсэх юм бол энийг priority буюу хамгийн чухал зүйл болгож шийдвэр гаргах юм бол та сурах боломжтой. Тэгэхээр магадгүй арай илүү эрт босоод 30 минутыг
үүрээр зарцуулах. Эсвэл орой унтахаас өмнө бичлэг үзэх, ном унших, юм бичих, өөртөө ярих, магадгүй хиймэл оюун ухаанаас асуух гэх мэт цагийг зарцуулах боломжтой. Энэ нь зөв дадлыг л суулгах ёстой гэсэн үг. Тэгэхээр танд магадгүй зөв дадал нь байхгүй учраас танд цаг зав нь гарахгүй байгаа юм шиг санагдчихж байна. Тэгэхээр жишээ нь ковидын үед миний мэдхийн ихэнх хүмүүс гэртээ цаг завтай сууж исэн мөртлөө амжилттай шинэ хэлүүдийг сурч чадаагүй байгаа. Яагаад гэвэл тэднэрт цаг зав байсан ч гэсэн дадал нь байгаагүй. Магадгүй тухайн үед бас тэр хэлийг сурах энерги нь байгаагүй гэсэн. Тэр энергийг бүрдүүлэх, тэр цагийг гаргах time block гэж байдаг. Өнөөдөр зөвхөн би энэ цагийг зөвхөн хэл сурахад зарцуулна гэж тэр цагаа хамгаалах илүү чухал гэсэн. Тэгэхээр бас accountability буюу бусдад хариуцлага хүлээх юм бол маш амжилттай хэлийг та хүссэн үсээгүй заримдаа шантармаар үедээ ч гэсэн сурна гэсэн. Тэгэхээр жишээ нь манай Octolearn-ы премиум сурагчид маань бол тийм шийдвэрийг гаргаад багштай хариуцлага хүлээгээд бусад ангийнхантай хариуцлага хүлээгээд ороод ирчихсэн байна гэсэн. Тэгээд хаанаас нь яаж эхлэх вэ гэж толгоо хашлахын оронд зөв системтэйгээр манай хөтөлбөрийн дагуу хэлээ сурах боломжтой байдаг. Тэгээд бас хүмүүс энэ тал дээр яагаад цаг гаргадаг вэ гэхээр бас нэг зүйл нь хэлийг сонирхолтой биш, уйтгартай зүйл гэж бас дотроо өөртөө итгүүлсэн байдаг. Магадгүй сургууль сурж байхдаа одоо англи хэлний хичээлийг ч юм уу, орос хэлний хичээлээ ч юм уу дурггүй болцсон байж магадгүй. Яагаад гэвэл тухайн үед дүрмээр нүдээд таныг хашраагаад магадгүй багш чинь тийм сайхан дэмждэг биш, оронд нь таныг гутаадаг эсвэл шүүмжилдэг болох юм бол шантарлын авааг босгоцсон гэсэн. Тэгэхээр Octolearn дээр бол бид нар эсрэгээрээ багш нарын дэмжлэгээр урмын авааг босгохыг хичээдэг. Тэгэхээр энэ урмын авааг босгох юм бол та өөрөө тэр хэлэндээ дурлаад, донтоод тэгээд яг саяны Mary Hobson гэж хүн шиг тэр орос хэлд дурлаж амьдралынхаа үлдсэн амьдралаа орос хэл дээр зориулсан байна. Тэгэхээр та магадгүй бүх амьдралаа англи хэл дээр ч юм уу гадаад хэл дээр зориулах шаардлагагүй. Гэхдээ тэр хэлэнд дурлах юм бол тэр сурах процессэнд татагдах юм бол тэгээд зорилгоо маш тодорхой шийдвэрлэгээр гаргах юм бол цаг нь бол гарч ирдэг. Тэгэхээр тав дахь шалтгаан буюу алдаа гэвэл хүмүүс дүрмээ эхлээд төгс сурчих хэвээр, дүрмээ маш сайн үзчих хэвээр, тэгсний дараа би ярина гэж боддог. Тэгсээр байгаад магадгүй 10 жил, 20 жил яриаггүй, ярьж чаддаггүй болоод үлдсэн байдаг. Тэгэхээр тэрний оронд бид нар acquisition method буюу шингээх аргаар одоо жишээ нь манай Octolearn-ийн хичээлүүд, манай Octolearn-ийн курс дээр бол acquisition буюу шингээх аргаар танд маш их хэмжээгээр англи хэлийг сонирхолтой бөгөөд ойлгомжтой төвшөнд шингээдэг. Тэгэхээр энийг одоо жишээ нь бид нар жолоо барихтай зөвлөе. Бид нар жолоо барьж сурахын тулд хүн болгон ерөнхийдөө жолоо барьж сурна гэдэгт бол хүн болгон итгэлтэй байдаг баг. Тэгэхээр нийт одоо ялангуяа Монголд бол хичнээн машин байгаа лээ. Тэгэхээр нийт хүн амын дийлэнх хувь нь жолоо барьж чаддаг гэсэн үг. Тэгэхээр жолоо барьж сурахын тулд бид нар нэгдүгээрт хажуудаа багштай хэн нэгэн тань зааж өгнө. Магадгүй аав ээж чинь, магадгүй мэргэжлийн багш хажууд чинь суугаад жолоо барихт чинь зааж өгдөг. Тэгээд жолоо барихад бид нар маш олон зүйлийг анхаарах хэрэгтэй болдог тийм ээ. Тоорноос хаасаа зөв тааруулах, араагаа солих, толиндоо харах, игнээгээ зөв авах, дүрмээ барих гэх мэт маш олон зүйлсийг зэрэг ихэндээ хийхэд мэдээж маш чадваргүй байдаг. Тэрний оронд хэрвээ бид нар саяны дүрм үзэх одоо сэтгхүүгээр жолоо барьж сурах юм бол зөвхөн машины тухай бид нар ном уншсаар хагаад машин барьж сурна гэж бол байхгүй. Магадгүй машины бүх зүйлийг дангийг мэддэг болчихсон ч гэсэн яг жолооны ард сухад яг тэр машин гэдэг төхөөрөмжөө хэрэгжилж чадахгүй гэсэн үг. Яг тэрнтэй адилхан хэл гэдэг энэ хэрэгслийг бид нар ашиглаж байж сурна. Тэхийн тулд одоо машин барихад бид нар сүүлдээ олон зуун цаг машин барьсны дараа игнээгээ солих, хүмүүстэй буу халангаа машин барьж чаддаг болох гэх мэт автомат тархины автомат хэсэг рүү шингэж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр машин барихын сүүлдээ шүтээ авах шиг зүгээр гудамжаар алхах шиг автоматчилсан байдаг гэсэн үг. Араагаа солих, хаад тоормсоо тааруулах, урд байгаа машинтай цагийг нь тааруулах гэх мэт энэ бүгдийг бид нар бодохгүйгээр хийдэг болдог. Яг тэрнтэй адилхан хэрвээ бид нар хэлийг тогтмол ашиглаж чадах юм бол сүүлдээ ярих нь яг л адилхан автоматчаад бид нар бодохгүйгээр, төгдрөхгүйгээр шууд гадаад дээр суулж байгаа хэлээрээ жишээ нь англи хэлээр сэтгэж ярьж чадна гэсэн үг. Тэгээд ярьж байхдаа магадгүй илүү их зүйлсийг бодож өөрийгөө цөлөөдөө илэрхийлж чадна гэсэн үг. Бид нар монголоор тэгж ярьж чаддаг шиг сурч буй хэлээрээ бас тэгж сурна гэсэн үг. Тэгэхээр дүрмийг үзэх цаг гэж би эхэндээ баг багаар үзнэ. Тэгээ эргэж тэр дүрмээ бас нэг үзэж чийжлэхгүй урт хугацаанд тэр дүрм биднэрт шингэдэг
үзээд, хэрэглээд, input буюу маш хэмжээний сонсох, унших дасгалуудыг аваад тэгсээр байгаа тэр хэлийг хэрэглэсээр байгаа зүйлдээ тэр дүрмнүүд биднэрт natural сонсогдох буюу монгол хэлээр би буруу дүрмтэй жишээ нь би байна тантай ярьж гэвэл мэдээж танд буруу сонсогдно. Яг энэ шиг хэлээ эзэмшиж игсний дараа дүрмээ сайн давтаад тэгээ дахин давтах юм бол сүүлдээ зөв бурууг нь бид нар ялгаж салгадаг бол. Жишээ нь би бол хувьдаа машины уртлын бонет гэдэг монголоор юу гэдэг юм. Уртлын бонетээ онгойлгоод дотор нь яг юу байгаа юм би сайн мэддэггүй. Машины яг механик нь яг яаж ажилладаг би тийм сайн мэддэггүй. Тэгээд магадгүй жолооны дүрмний номыг би бүгднийг чэйжлээгүй. Гэхдээ яг хэрэгтэй үедээ зөв дүрмээ би ашиглаад явж чадна гэсэн үг. Яг тэгвэл би энийг хэрэгэл сурсан болохоос биш онлын хувьд зэрэг хамгаалах гайгүй гэсэн үг. Яг тэрнтэй адилхан хэл бол хэрэгсэл. Тэгэхээр та тэр хэлэн дээр дүрмийн зэрэг хамгаалах шалгалт өгөхтэй биш. Тэр хэлийг эхлээд хэрэгжилж, ашиглаж, эзэмших нь илүү чухал гэсэн үг. Тэгэхээр та манай Octo-learn-ийн үнэгүй хичээлүүдийг үзэж болно. Манай app бас удахгүй гарна. Тэгэхээр манай app-аар бас үнэгүй болон маш хямдхан төлбөртэй хичээлүүдийг бас үзэж болно. Энэ app-ыг жишээ нь бид нар хийхэд олон жилийн судалгаа, олон сар жилийн хөдөлмөр, код бичих, дизайн хийх сэтгэл жингсэн байгаа учраас танд тохиромжтой байх. Эсвэл манай Octo-learn Premium course-т бас бүртгүүлээд багштай гоё анги хамт олонтой онлайнаар хичээлээ бас үзэж болно гэсэн үг. Тэгээд ямар нэгэн хэлийг сурах шийдвэрийг одоо гаргаарай. Маш тодорхой зорилго тавиарай. Тэгээд Mary Hobson шиг оройтойгоо та яг одоо эхэлж болно. Амжилт. Хэрвээ танд бичлэг таалагдсан бол лайк дараарай. Тэгээд өөр ийм бичлэгнүүдийг үзмээр байвал бас subscribe дараарай. Дараагийн бичлэгээрээ хамтдаа уулзъя.